бодсон. Тийм учраас ард түмэн энэ бүхний цаана ямар муухай одоо ловер болохаа нуудж байгаа ямар хуйлтаа явж байгаа яаж энэ ашигт малтгалийн орд газруудыг энэ сонгуулийн дараа өөртөө цөөхөд хүн авах гэж тэрний төлөө юу ч хийхээс буцахгүй Монголынхаа арчлыг боловсрохын төлөө яаж улаарч байгааг гэснийг харж байна бодож байгаа хаа гэж бодож байна. Ерөн зүгээр ярих гэвэл ярих мэхэлэг яах вэ? Сайхан бэлэг элбэг дээрч хоёр яагаад таныг оруулахгүй гэж тийм мэдээч тэ таван толгоогоо өөртөө авах гэж байгаа учраас намайг оруулахгүй гэж байгаа шүү дээ. Би юу гэж ярьдаг юм бэ? Таван толгоог хувь хүмүүс авч болохгүй гэж ярьдаг. Зүгээр ярьдаг ч биш. Тухайн үед Монгол улсын ерөнхийлөгч ажиллаж байхдаа Сүү Батболдыг шахаж, шаардаж, заримдаа загнаж, заримдаа аргадаж ойлголцож байгаад. Тэгэд энэ таван толгоог бол яг хөө лиценз авч энийг одоо ингэ байлгаж ирсэн нэг тасаа сайн ч юм шиг. А нөгөө талаасаа бол ерөөсөө энийг цөөхөн хідэн авах нь буруу юм аа Батболдоо гэж ярьж. Тэгээ Батболд миний хатад тэр үед бол намайг харахлаарэ угаасаа тийм хүн юм чинь тийм ч юм шиг толгойд байх л байдаг. Цаана хүн дэхтэй бол энэ хоёр ирэхээр ч миний одоо том өмчийг дээрэмдэж төр давч өглөө гэж хэлдэг. Ийм л байдлаар явсаар байгаад энэ маань одоо тодорхой зөрчил болоод тэгээд Батболд ба түүний нөхдүүд маань 2009 оны сонгуульд нийлж намайг унгаагаад хуйлдаж илүүдэрч Баяр Батболд мэтийн хүмүүс нээж угаачаад тэгээ ан мань хоёр чинь тэгж үрсэн байхгүй юу. Тэгээ манан байгуулагдаад энэ таван толгойг ухаан хотгийг өөртөө хуйлдаж аваад би тэр үед бол ерөнхийлөгч байхдаа бол хэлж ирсэн. Та нар яагаад ухаан хотгийг өгч байгаа юм бэ? Гэхэд бол одоо энэ Батболдын мөнгө зарсан байна. Тэр мөнгөнийх нь хариуд өгөхгүй болохгүй гэж Баяр надад тайлбар хэлж ирсэн. Би бол мэдж байгаа шүү дээ. Ямар ч мөнгө зараагүй. Тиймээс цэвэр хуйлдаанаар өглөө гэж загнаж ирсэн. Тэгээ тийг бол ярих дурггүй. За засын судлыг зэрэгээр хариулсаар бол тэгээ намайг унгааж аваад 9 онд нийлж хуйлдаж угааж авчаа. Тэгээ 5 толгойсоо хийдэг аваад 4.5 тэрбум доллар Хонконгийн зах зээл дээр үнэлүүлээд тэгээд өөртөө тэрбумтууд болсон гэж баярлаад явсан байхгүй юу. Тэгээ тэр нууцыг илэрхийлж нэ, илчилж нэ гэж бодоод одоо энийгээ бас ханд чадахгүй үлдсэн том таван толгойг инхээр буцаагаад авцгаа. Одоо тэр буцааж авсан юм буцааж аавна гэж өөртөө бодоод тэгэхээр энэ хоёр ч одоо орчих юм бол ингээд дэмий болоо юм яриад энэ таван толгой ард түмэнд байх хэрэгтэй. Ард түмэндээ дундын өмчиж ингэж яриад байж магадгүй. Тэрийн айгүй бол нөгөө ядуу ард түмэн чинь дэмжиж магадгүй. Тэгэхээр энэ нөхрийг л сонгуульд оруулж болохгүй. Болж л үгүй шорон дахиад юм гэсэн. Ийм л бодтойгоор таван толгойн ордыг ахаад авахын тулд тэр шуналдаа хөдлөгдөж л намайг сонгуульд оруулахгүй шүү дээ. Түүнээс юунаас хайгаад байгаа юм бэ? Бид нар ч юунаас хайгаад байгаа. Үлдсэн нэг жилийн хугацаанд энэ ловерийг хийж авч буй гэж бодоод байна шүү дээ. Нэгэн жил үргэлээ. Одоо нэг Монголынхаа ард түмэнд төлөө бодох цаг эйгөө мө илүү дарж байгаа. Одоо болооч дээ.